Монголын ууц тавч. Уйгар ба айн иргэдийг эзэснэ. Чингис хаан хэл рүү. Үүлтэй шин үүдтэй гэрэм нь үргэлж сахиж энэ биеэ минь энх унтуулж эрдний суйранд хүргэсэн эртний айлд хэвтүүл минь. Одтой шин орд гэрэм нь орчимд хэвтэж өлгий дэвсгэрэм нь өмг болж өчүүхэн биеэ минь түшиг болж өндөр суйранд хүргэсэн өлзит буйнд хэвтүүл минь. Халих усан бороонд хайрах хүйтэн жаварт хантай гэрэм нь харгалзан байж халуун амийн минь хамгаалан манаж хаан суйранд хүргэсэн хайр ивэлт хэвтүүл минь. Өрсөх дайсны мөрөөс өших хортны гараас өглөө үдэш ялгалгүй өрх гэрэм нь хамгаалж өөрийн нүдийг завчилгүй өвч бие минь арчилсан өнийн итгэлд хэвтүүл минь. Холдсон хоромсгын хорт хийх чимээнээс хоцролгүй эргэж хотлын сайн хэвтүүл минь. Шинсэн номын ширтгэх чимээнээс шилжрэлгүй эргэж шигшмэл сайн хэвтүүл минь. Өн хэдэний өлзит хэвтүүлийн минь өвгөн хэвтүүлэгтэн. Итгэлд өвлөн чербийн ивэлт далан торгуудыг ихэд торгууд гэгтэн. Архай хасрын харьяат ачид шилдэг баатруудыг ахмад баатрууд гэгтэн. Ёсонтой бүхэдэн харьяат ерөөлт хуучин хорчныг ерөнхий хорчин гэгтэн. Гэж зарлиг болов. 95,000 тас миний биеийн шадар өмч болж илгээсэн түмэн хишигтнийг миний хойно их суурийг залгамжилсан хөвүүд ургийн урагт хүртэл миний гэрээс дурсгал мэт сэтгэж альва гасланд хүрээлэлгүй сайтар асрахтун. Эдгээр түмэн хишигтнийг миний эрхэмсэх хишигтэн гэж өргөмжлөхгүй байж болох уу гэв. Бас Чингис хаан өгөөлрөн. Ордны чербийн охид гэрийн хүмүүс тэмээчин өхөрчин нарыг хэвтүүлэрхлэн мэдэж ордны гэр тэргийг бас мэдтүгэ. Туг хэнгэрэг дөрөө жадыг хэвтүүл даргалтугэ. Аяг савыг мөн хэвтүүл эрхэлтүгэ. Бэдний унд эдэг хэвтүүл даргалтугэ. Тахилын мах эдэг хэвтүүл даргалж болготугэ. Унд эдэ хор хомс болвол даргалсан хэвтүүлээс шаардъя гэв. Хорчин нар унд эдэг түгээхдээ даргалсан хэвтүүлийн зөвшөөрлгүйгээр тараан өгч үл болно. Идэг түгээхдээ урьдаар хэвтүүлээс эхлэн түгээ гэв. Орд герт орох гарах юмыг хэвтүүл эрхлэн мэдтүгэ. Гэрийн ойр үүдэнд хэвтүүлийн хаалгачин байтугай. Хэвтүүлийн хоёр хүн тотгош орж их сөнг түшиж байтугай. Хэвтүүлээс нутаг ирэн үзэж орд гэрийг буулгатугай гэв. Бидний шувуу авлахад хэвтүүл бидэнтэй хамт шувуу авлан явтугай. Гэр тэрэгний дэргэд заримыг цагийн байдлаар үлдээтүгэ гэв. Бас Чингис хаан өгөөлрөн. Бидний бие байлдаанд дэс мордвол хэвтүүл биднээс ангид байлдаанд мордож үл болно гэв. Энэ зарлигийг мэдсээр байгаад атаархан зөрчиж хэвтүүлийг байлдаанд мордуулбал цэргийн цэргийг эрхлэх чербийг буруу шаан шийтгэн гэж зарлиг болов. Хэвтүүлийн цэргийг байлдаанд үл мордуулах шалтгааныг та нар асуувал хэвтүүл миний алтан амийг сахина. Шувуу гөрөөсийг авлахад хамт зовж зүднэ. Нүүх суухад ордыг хамгаалж хөсөг тэргийг харгалзан. Миний биеийг сахиж хонох хялбар. Гэр тэрэг их аврагийг нүүхэд хамгаалах гэдэг хялбар. Ийм давхар салбарын ажилтай тул тэднийг биднээс ангид байлдаанд явуулахгүй гэсэн учир тийм биз гэжээ. Бас зарлиг болрон. Шигийн худгийн зарга шитгэхэд хэвтүүлээс сонсолцож оролцтугай. Хэвтүүлээс ном саадаг хуйг зэвийг хадгалах түгээх ажлыг эрхлэлцтугай. Агт мордыг авчирч ачаа ямыг ачиж явтугай гэв. Хэвтүүл черби нарын хамт эд уурсыг түгээж байхтун. Хорчин торгууд нар нутаг заагаад нүүхэд ёсонтой бүхэдэ нарын хорчин алчда өвлөн ахуда нарын торгуудууд ордны баруун этгээдэд явтугай гэв. Буха додоо черби чанаа нарын торгууд ордны зүүн этгээдэд явтугай гэв. Архай баатрууд ордны урд явтугай гэв. Хэвтүүл орд гэр тэргийг хамгаалж ордны дэргэд зүүн этгээдэд явтугай гэв. Бүх хишигтэн торгууд ба ордны орчим явах орд гэрийн хөвөд адуучин хончин тэмээчин өхөрчнийг ордны дараа ард явах додоо черби захиртугай гэж тушаа.
Додоо черби хотол ордны хойноос дагаж хог идэж хомоол түүж явтугай гэж зарлиг болов. Хувлай ноёныг харлагуудад мордуулав. Харлагын Арслан хаан хувлайд элсэн ирсэнд Хувлай ноён Арслан хааныг авчирч Чингис хаанд уулзуулав. Чингис хаан Арсланыг байлдсангүй дагав гэж цаашаа сойрхож охиноо өгье гэж зарлиг болов. Харлагуудын Арсланд алхаа бэхийг өгч Чингис хаан соён зарлиг болров. Харахад минь хөл болж, хазаахад минь түшиг болж, хальтрахад минь тах болж, халамж тус хөргөхэ хайрт алхаа минь мэдтүгэ. Энэ бие хэврэг боловч эрхэм нэр мөнх шүү. Саруул ухаанаас илүү сайн нөхөр байдаггүй. Мунхаг хэлэнгээс илүү муу дайсан байдаггүй. Эрхэм итгэл олон боловч халуун амийг хамгаас хайрлалтай. Хатуужиж явбал хамгт хэрэгтэй. Ариун явбал ашид тустай гэж сургасан аж. Сүбэдэ Баатар төмөр тэрэгтэй зэрэг авч яваад мэрэгдийн тогтоовгийн худуу чулуун зэрэг хөвгүүдийг нэхэн довтолж чуй мөрний тэнд гүйцэд сөнөөгöd ирэв. Зэв 8-ны хүчөлөг хааныг нэхэж Сариггүн гэдэг газарт гүйцэж санаагаад ирэв. Уйгрын Идүүд хаан Чингис хаанд аж харга дарбай хоёр элчийг илгээж хэлүүлсэн нь. Үйл арилжиг гэгээ наран тодорсон мэт мөс хайлж тунгалаг мөрөн урссан мэт. Чингис хаан сойрхвол алтан бүсний чинь горхиноос барьж ариун дээлий чинь үрдэснээс олж 5 дугаар хөвөн чинь болж хүч өгье гэж өчиж илгээжээ. Тэр үгийг сонсоод Чингис хаан сойрхож хариу хэлж илгээсэн нь. Охиноо өгье 5 дугаар хөвөн болтугай. Алт мөнгө сувд тань хоргоо хэтоймол торг уурсыг авч иртүгэ гэж илгээвэл Идүүд сойр хогдов гэж баясаж алтан мөнгө сувд тань торг хоргоо зэрэг уурс авч ирээд Чингис хаантай уулзав. Чингис хаан Идүүдийг сойрхож алуултун бэхи охиноо өгөв. Уйгрын Идүүдэд алуултун бэхийг өгөхөд Чингис хаан сургасан нь. Хадагтай хүнд 3 эр бий. Анхны эр нь алтан төр. Түүний дараах эр нь ариун төр. Түүний дараах эр нь авсан эр мөн бэлээ. Алтан төрийг хатуужиж дагвал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл авсан эр ангид үл хотно гэж зарлиг болгосон ажээ. 1207 оны туулай жил Зүчи баруун гарын цэргийг авч ойн иргэнийг эзлэхээр мордоход бухаа газарчилж яв. Ойрдын худууга бэхи төмөн ойрдон авч дагаад ирэв. Худууга бэхи ирээд Зүчи газарчлан төмөн ойрдын нутгаар явж шигшидэд хөрөв. Зүч ойрд бурайд бараг урсууд хавханаас ханхас Тубаа аймгийг оруулаад төмөн хэрэгсийн нутаг хөрвөл хэрэгсийн ноёд Эди, Инал, Алдиер, Олобэг тэгинар элсэн орж цагаан шонхор, цагаан морь, хар булга авч ирээд Зүчтэй уулзав. Шибэр, Хестин, Баяд, Тухаас, Тэнлэг, Төлс, тас зэрэг баягдаас нааших ойн иргэнийг эзэлж оруулаад хэрэгсийн түмний ноёд, мянганы ноёд ба ойн иргэдийн ноёдыг аваад ирсэнд тэд Чингис хаанд цагаан цонхрууд, цагаан морьд, хар булгануудаа бэлгэлж уулзав. Ойрдын худууга бэхээ урдаас ухтан төмөн ойрдон дагуулan элсэж ирэв гэж сойрхож. Түүний хөвөн Инаалчид чичээхэн охиноо өгөв. Инаалчигийн ах төрөлчид Зүчийн охин Олюхныг өгөв. Алаага бэхээ охиныг онгуудад өгөв. Чингис хаан Зүчийг сойрхож өгөөлрөв. Өвүүдийн минь Ахмад нь чи гэртээс анх гараад мөр сайтай явж хүргэсэн газарт хүм морийг гарцдаж зовоосонгүй. Өлзөт ойн иргэнийг оруулж ирэвчээ. Эдгээр иргэнийг чамд өгье гэж зарлиг болов. Бас брохол ноёныг 20 төмөд иргэнийг эзлүүлэхээр явуулав. 20 төмөд иргэний ноён дайдухал сохрыг өгсөний хойно түүний гэргээ ботоохоо тарган 20 төмдийг захирч байжээ. Брохол ноён тэнд очиод 3 хүнийг дагуулan их цэргийн тэргүүн өд оройг ойлгоход бэрх айн дотор нарийн харгуугаар явж байтал 20 төмдийн харуулын хүмүүс тэдний ард гарч зам боогоод Борохол ноёныг барьж алжээ. Борохолыг 20 төмдөд алагдсныг сонсоод Чингис хаан маш хэлэгнэж өөрөө морилохыг завдвал боорч мухлаа хоёр Чингис хааныг ятгах болиулав.
Жич дөрөвдийн дөрбөө догшинд тушаасна. Сэргийг чанга захирч мөнх тэнгэрт залчирч 20 төмд иргэнийг эзлэхийг оролдохтун гэж зарлиг болов. Дөрбөө их цэргэн аваад урд цэргийн явж харуулын сагсан зам сүвээс цөөн цэргийг явуулж сүр үзүүлж мэхлээд өөрөө олон цэргэн авч улаан бухын харгуугаар ургаш давшив. Цэргийн альва хүний зүрх шантарвал жанчхын тулд хүмбэрд 10 сава торлог өөрүүлж эр бүрээс сүх хөрөө цүүцээр зэвсэглүүлээд улаан бухын явсан мөрөөр ургаш давшиж мөрт тохиолдсон модыг огтчин цавчуулж хөрөөдүүлж замыг цэвэрлээд уулан дээр гараад хоримлон сууга төмд иргэний орой дээрээс довтлон оров. Урд хорчин ноён худууга бэхий хоёр 20 төмдөд баригдаад ботоохой тарганы тэнд байсан ажээ. Хорчин баригдсан учир нь 20 төмдөөс гоо сайхан хүүхэн гэгчийг шилж ав гэж зарлиг болсонд хорчин ноён 20 төмдөөс хүүхнүүдийг авах гэж очтол урд дагсан 20 төмд иргэн дахин дайсан болж хорчин ноёныг бариад авчээ. Хорчийг төмдөд баригдсныг сонсоод Чингис хаан ойн иргэний байдлыг мэдэх хүн гэж худууга бэхийг илгээвэл худууга бэхий бас баригджээ. 20 төмдийг эзэлж дуусаад бороо хулын хүүр ясны тул зүүн төмдийг түүний гэр бүлд өгөв. Хорчид 30 охиныг өгөв. Ботоохой тарган хатныг худууга бэхийд өгөв. Чингис хаан зарлиг болж их хөвөд дүү нартаа иргэнийг хувааж өгсөн. Улсыг хураахад зовж зүтсэн их минь биз, хөвөдийн минь ах зөч биз. Дүү нарын минь баг отчхон биз гэд их отчхон хоёрт нэг түмэн иргэнийг өгвөл их чамлаж эс дуугарав. Зүчид 9,000 иргэнийг өгөв. Цагаатайд 8,000 иргэнийг өгөв. Өгөөдөд 5,000 иргэнийг өгөв. Толойд 5,000 иргэнийг өгөв. Хасарт 4,000 иргэнийг өгөв. Алчтайд 2,000 иргэнийг өгөв. Бэлгүйтэд 1,500 иргэнийг өгөв. Авга даридаг Хрэдтэй нийлж явсан гэж нүднээс талд болгоё гэвэл боорч мухлаа шихий хутга 3 өгөөлрөв. Өөрийн голомтыг сөнөөх мэт өөрийн гэрийг эвдэх мэт болох биш үү? Сайн эцгийг чинь гэрээс болж үлдсэн ганц авах чинь биш үү? Түүнийг үгүй хийж яаж болно? Түүний ухаж мэдсэнгүйг уучлалтугай. Сайн эцгийн чинь багын нутагт голомтондоо утаа гаргаж явг гэж халуун сэтгэлээр ятгаж хамраасаа утаа гартал хэлсэнд за тийм болог гэж сайн эцгэн санаж боорч мухлаа шихий хутга 3-ын өгөнд орж амьрлав. Бэ их отгочин хоёрт түмэн иргэнийг өгөөд хөчөө хөхөчөө жонсо аргаасун 4 ноёдыг тушааж өгөв. Зөчид хонон мөнхөө өрхөтэй 3-ыг тушааж өгөв. Цагаатайд хараачаар мөнх идүү хаатай 3-ыг тушааж өгөв. Бас Чингис хаан өгөөлрөв. Цагаатай хэцүү догшин авиртай тул хөхөчөөс өглөө үдэш дэрэгдэн байж санснаа хэлж зөвлөж байтугай гэж зарлиг болов. Өгөөдөд илууга дэгэ 2-ыг тушааж өгөв. Толойд жидай балаа 2-ыг тушааж өгөв. Хасарт жибэгийг тушааж өгөв. Алчдайд чаврахыг тушааж өгөв. Хонхотны мэнлэг эцгийн хөвөд 7 билээ. 7 хөвөний дундх нь хөхөчөө дэв тэнгэр бөбүлгээ. Тэр хонхотны 7 хөвөд хасрыг бариад ээлбэж жанчжээ. Хасар 7 хонхтонд жанчигдав гэж Чингис хаанд сонсгол Чингис хаан бусад хэрэгт хэлэгнэж байсан цаг тул хилэнтэйгэр хасарт өгөөлрөв. Антинд дийлдэггүй хүн гэдэг биш билүү чи яагаад дийлдэв гэвэл хасар нулим сунгаж босоод гарав. Хасар гомдож 3 өдөр ирсэнгүй. Тэр цагт дэв тэнгэр Чингис хаанд өгөөлрөв. Мөнх тэнгэрийн сахиус нэгэн удаа Тэмүүжин улсын эрхийг барина. Нэгэн удаа хасар улсын эрхийг барина гэж зөм мэдэгдэв. Хасраас эс болгоомжлвол юу болохыг мэдэхгүй гэсэнд Чингис хаан мөн шүн морилж хасрыг барихаар одвол хөчөө хөхөчөө 2 хасрыг барихаар одов гэж өөлөн ихэд мэдээлв. Өөлөн их сэвх тэргэнд цагаан тэмээ хөллөөд шүн турш явж наран ургах үеэс хурч ирвэл Чингис хаан хасрын ханцууг уйж малгай бүсийг аваад байцаан асууж байв. Чингис хаан эхэн үзэд эмэн зайлв.
Өөлөн их уурлаж тэрэгнээс буумагц хасрын ханцун хүлгийг өөрөө тайлж тавиад малгай бүсийг хасарт өгөөд уур хилэнгээ даран ядаж завлан суугаад хоёр хөхөн гаргаж хоёр өвдөг дээрээ барьж өгөөлрөв. Үүнийг харж байна уу? Хөгсөн хөгч нь энэ байна. Хавиргаан хадран хазагчд, гүйгэн хүчрхэн таслагчд хасар яав. Тэмүүжин энэ нэгэн хөхийн сүг хөхөж барах билээ. Хачуун отжгон хоёул нэгэн хөхийн сүг хөхөж үл барах билээ. Хасар бол хоёр хөхийн минь сүг дуустал хөхөж цээжийг минь уужин болгож амьрлуулдаг байлаа. Тээнхүү тэмүүжин цээжиндэн эрдэмтэй хасар хав хүчтэй тул хатгалдан зайлагсдыг харвах сумын хүчээр хамж авчирдаг байлаа. Огшин дутаасныг онох сумын хүчээр оруулан авчирдаг байлаа. Одоо дайсныг дарж төгсгөв гэж хасрыг үзэн ядаж байна уу гэв. Эхийн уурыг амьрлуулад Чингис хаан өгөөлрөв. Эхийн хэлгэнсэнд бэ айхын ихээр айж, ичхийн ихээр ичив. Бид одоо ингэхэн болий гэв. Эхтэй хэлэлгүй далдуур хасрын зарим иргэнийг булаан авч хасарт 1400 иргэнийг үлдээв. Үүнийг өөлөн их мэдээд сэтгэлэн зовсоор хурдан хөгшөрчээ. Хасарт өгсөн жалайрын жибэгээ тэднээс зайлж баргуучин оронд дутаав. Түүний хойно 9 хэлтэн хамаг улс Дэв тэнгэрт хуралдан очсон ба Чингис хааны агтны хорооноос ч олон хүн Дэв тэнгэрт очиж захирагдав. Бас отчхон ноён Тэмүүгэгийн харьяат иргэн Дэв тэнгэрт очижээ. Отчхон ноён одсон эргэнэ авчруулахаар сохор нэртэлчийг ээлгээвэл Дэв тэнгэр элч сохорт өгөөлрөв. Отчхон та хоёр их илч илгээдэг болжээ гэж элч сохрыг зодож эмээлийн өөрүүлэн явган буцаажээ. Элч сохрыг зодуулж явган ирснээ маргааш отчхон ноён өөрөө Дэв тэнгэрийн очиж өгөөлрөв. Элч сохрыг илгээвэл зодоод явган буцаажээ. Одоо би эргэнэ авахар ирэв гэвэл 7 хонхотон отчхон ноёны энд тэндээс хааж элч сохрыг илгээдэг чинь зөвөө гэж барьж зодохыг завдсанд отчхон ноён айж өгөөлрөв. Элч илгээсэн минь буруу болжээ гэв. Хонхотны 7 хөвөд өгөөлрөв. Буруугаа мэдсэн бол наминчлан сөгд гэж отчхоныг Дэв тэнгэрийн хойноос сөгдүүлжээ. Тэгээд отчхон ноён эргэнэ авч чадсангүй буцаж маргааш өглөө Чингис хааныг босоогүй орон дотроо байхад орж ирээд уйлан сөгдөн өгөөлрөв. 9 хэлтэн эргэн Дэв тэнгэрт чуулалдаж байгаа. Үүнд Дэв тэнгэрээс харьяат эргэнэ авахар элч сохрыг ээлгээв. Элч сохор зодуулж эмээлэн үрж явган ирсэнд би өөрөө очвол 7 хонхотон намайг энд тэндээс хааж тулгаж буруу хүлээлгэн наманчлуулав. Дэв тэнгэрийн хойноос сөгдүүлв гэд ойлов. Чингис хааны үг хэлхийн өмнө бөртөө үжин орон дотроос өндийн сууж хүнжлийн захаар өвчүүгэн бүрхэж отчгоны уйлахыг үзэж нулимс унган өгөөлрөв. Тэд хонхотон нар яасан хэцүү хүмүүс билээ. Урд хасрыг бүслэн занчсан. Одоо бас энэ отчгоныг яагаад хойноос нь сөгдүүлв? Энэ ямар ёсов? Чамайг бэлхэн амьд байхад ой нарс мэт олон сайхан дүү нарыг чинь ингэж дарлаж байна. Үүнээс хойш тэд үйл мэт биеийг чинь үгүй болж одвол үлдсэн их улсыг чинь үр хөвгтөр чинь мэдүүлэх үү? Сүүлийн цагт тэд сүлдгэгэн биеийг чинь сүүдэр болж одвол сүрг их улсыг чинь сүйтгэхэд хүрэх биш үү? Өндөр уулын нарс мэт өнөр сайхан дүү нарыг чинь өшин дарлагч тэд өсөж боожж амжаагүй өчүүхэн хэдэн хүүхдэд чинь өргөн улсыг мэдүүлэхгүй. Яасан хэцүү хонхтон нар билээ. Дүү нараа ингэж дарлахыг үдсээр байгаад зүгээр өнгөрүүлэх үү чи гэд мөртөө үжин нулимс цовроолов. Мөртөө үжиний энэ үгийг сонсоод Чингис хаан отчхонд өгөөлрөв. Дэв тэнгэр одоо ирнэ. Өшөөгөө яаж авахыг чи өөрөө мэд гэв. Тэгэхэд отчхон босож нулимсаан арчиж гараад 3 бүхийг бэлтгэж зогсов. Удалгүй манлиг эцэг 7 хөвгөнө дагуулan ирж бүгдээр гэрт орж Дэв тэнгэр сөнгийн баруун этгээдэд суув. Отчхон Дэв тэнгэрийн дээлийн захаас барьж "Өчигдөр чи намайг наманчлуулсан билүү? Хүчэн үзэлцээ" гэж үүдэн тийш чирв. Дэв тэнгэр отчгоныг эсэргүүцэж
түүний дээлийн захаас барив. Тэр хоёрыг барилдахад Дэв Тэнгэрийн малгай голомтны дээр унав. Мэнлэг эцэг унсан малгайг авч үнсээд өвөртөө хийв. Чингис хаан өгөөлрөв. Гадгаш гарч бүх хүчээр тэмцэлдэх тун гэв. Отчгон Дэв Тэнгэрийг босго дээгүүр чирч гарахад урд бэлтгэсэн 3 бүх огтж Дэв Тэнгэрийг бариад чирэлсэн нурууг хуглаад зүүн этгээдийн угсарсан тэрэгний үзүүрт орхив. Отчгон орж өгөөлрөв. Дэв Тэнгэр намайг намжлуулж байсан бэлээ. Одоо хүчээ үзэлцээ гэвэл үл зөвшөрч баширлан хэвтэж байна гэвэл Мэнлэг эцэг учрыг мэдж нулимс цовруулан өгөөлрөв. Уужим их газрыг довын төдий байхад уулзаж нөхрөлсөн билээ би. Унсан их мөрнийг горхийн төдий байхад учирч танилцсан билээ би гэхэд хонхотны 6 хөвөд үүдийг хааж голомтыг тойрон ханцууга шамлаж түрэмгийлхийг завтахад Чингис хаан бачимдан шахагдж зайл гарыг эд гэрээс гарвал орчимд байсан хорчин торгууд нар ирж тойрон хамгаалав. Дэв Тэнгэрийг угсарсан тэрэгний адагт нурууг нь хуглаад орхисныг Чингис хаан үзэж хойдвол арын гэрүүдээс нэгэн бор гэрийг авчруулж Дэв Тэнгэрийн тэрэгд баривлаад хөсгөөн бэлтэг нүү гэж тэндээс нүү. Дэв Тэнгэрийн тавьсан гэрийн өрхийг бүтээж үүдийг дарж хүнээр сахиулбал 3 дугаар шөнө үүр цайж байхад гэрийн өрх нээгдэж Дэв Тэнгэрийн бие үгүй болжээ. Нягтлж үзвэл үнэхээр түүний хүүр алга байв. Чингис хаан өгөөлрөв. Дэв Тэнгэр миний дүү нарт гар хөл хүрсэн ба миний дүү нарын хооронд оргүй ховог хэлсний тул Тэнгэрийн таалалд эснийлж түүний амбий хоёулыг Тэнгэр авч одов гэв. Чингис хаан Мэнлэг эцгийн тэнд донгодож хэлсэн нь та хөвүүдийнхэн авир занг ятгахгүй тул тэд бидэнтэй тэмцэх гээд Дэв Тэнгэрийн толгойг алдав. Та нарын ийм зан гаргахыг мэдсэн бол та нарыг хэдийн жамуух алтан хучир нарын адил болгох билээ гэж Мэнлэг эцгийг буруу шаан донгодоод жиж өглөө хэлснэ үдэш няцаж үдэш хэлснэ өглөө няцаж явбал ичгүүртэй биш үү. Урд хэлснэ хатуу барьж явбал дээр биш үү гэд бас зарлиг болров. Шавраан татаж явсан бол Мэнлэг эцгийн урагта хэн тэнцэх билээ гэв. Дэв Тэнгэрийг үгүй болсноос хойш хонхотны хөвөд номхров.